Мог жоохон даагтай, жог жоохон хүү. Эрт урт цагт Манжин хааны үед нэг хаан нутгийн ардыг хил амаараа даван дарлаж байж гин. Тэр нутагт мог жоохон даагтай, жог жоохон хүү байж гин. Нэгэн өдөр жог жоохон хүү мог жоохон даагаа унаад дарданхан замаар шавхранхан гуйдаад давхиж явтал шулуухан нүхрүү шулданхан зурм гулданхан гээд орч хож гин. Түүний нүхийг утанхан уханхан сууж байтал хар азраг унсан хар дагтай хааны адуучин хүн ирээд чи юу хийж байгаа эцгээ түрүүвэ гэж асууж гин. Хүү шулуухан нүхрүү шулданхан зурм гулданхан гээд орчхоор нь уханхан утанхан сууж байна гэж хариулсанд адуучин яасан цэцэн хүүхтэй гайхал вэ? Тэнгэр нэргэг чамайг гэв. Хүү дагтайгаар нь таныг нэргэг, далантайгаар нь азаргыг тань нэргэг, уртаар нь уургыг тань нэргэг, өнрөөр нь хааныг тань нэргэг, өнчнөөр нь намайг өршөө гэв. Гэтэл адуучин уурлаж хаандаа очиж мэдүүлэх гэтэл хаан эзгүй байв. Тэгээд хааны хатанд мэдүүлжээ. Хатан нь хүүг дуудуулж авчираад байцаах гэтэл хүү ямаан толгой ямбанд ордоггүй, янтхар хатан хуйланд ордоггүй, тэмээн толгой твшинд ордоггүй, тэнпэр хатан зарагшүүдэггүй, хоньны толгой хоймроо домбойдог, хотгор сайхан ноёноо ирэхэд шийтгүүлнэ гэв. Тэгэхэд нь хүүг нүцгэлж морины уяан дээрээс уйчхав. Хүү чичрэн зогсож байтал хааны оточ лам хараад чи юугаа хийж байгаа хүүхэд вэ гэж. Хүү эмч хүний эрхий хуруу, домч хүний долоовор хуруу, ховрог хүний хувхай толгой мүлжидсэн гэв. Гэтэл хаан ирээд хэрхэн юуны учир уяавсныг асуужээ. Хүү хатан адуучин хоёртой хэрэлцснээ бүрэн хэлбэл хаан. Хүү чиний зөв гээд шагнал хүртээж явуул.